Тээврийн цагдаа албаны замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэгдэх замын цагдаагийн хэлтсэн зохицуулагч, дэслэгч балганы мигмарж авъя. Сохоо аймгийн Сонгон сум төрсөн. Би 6 хүүхэдтэй байгаа эцэгхийн амд амьдарч байгаа. 6 тахад манаа өнгөрчихсөн. Тэгээд 7 настай доктор руу шилжиж ирээд. Нарантуул дээр нөгөө цай зардаг гэсэн сохойд хар цай нөгөө ийм 20 канистр гэдэг юм да. Тэ нэг шар канистр тэрөнд хийгээл автобусанд буугаал автобусан суугаад тэгээд энэ халдвартай эцэс дээрээс цайгаа аваад нарантуул дээр очиод тэгээд барины шил цай 50 төгрөг гэж зардаг гэсэн тухайд телевизэн мэдээ гэж байдаг. Тэрийг зардаг байлаа. Бас тэгээд мөндөг зардаг байлаа. Хүн тэгэл ер нь багтаа боломж олцоод өөртөө таарсан хөдөлмөр бол хийж ирсэн. Тэр болгон дээр төвчээр хатуужил гэдэг их зуудал да. Ойролцоогоор би чинь за нэг 8 9 настай хүүхэд чинь нэг 2 сав цай ойролцоогоор 1 км гаруй манайх чинь зургатад амьдардаг гэсэн. Автобусны буудлын руугаа явахаар чинь бараг ойролцоогоор 1 км орчим байдаг байхгүй. Тэгээ өөрөө хөдөлмөр хийгээ мөнгө олоод тэрийг хэрэгтэй зүйлсээ зохицуулаад ээжтэй туслаад тэр зүйл надад айгүй төвчээр гэдэг зүйлийг суулгаж өгсөн. Олон хүнтэй харьцаа тийм ээ амьдрал нэг юм байдаг юм да. За энэний цаана гарчвал за яах вэ гэл амьдрал сайхан болно доо гэсэн өөдрөг мөрөөдлөөр яваал тэгээ коллежид ордог байхгүй. Амьдралын шаардлагаар би их сургуульд орч чадаагүй л дээ. Коллеж төгсөөд төлбөр мөнгө гэдэг зүйл дээр аливаа зүйл тулгараад ирдэг. Амьдрал баялаг учраас тий. Би өөрөө автод их сонирхолтой хүн байсан байхгүй. Тэгээд тийшээ орж тэнд төгсөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдэрэлт олон нийтийн цагдаагаар орчихсон. Би олон нийтийн цагдаагаар 6 жил ажилласан. Ер нь бол мөрдөсгүй цагдаа явцтай адилхан. Тэгээд иргэн цагдаа хоёрын хоорондох гүүргээд ерөөдөө бол аль болох иргэдтэй энгийн ер нь энгийн тайван тий цагдаа хүнийг ярих олон нийтийн цагдаатай нэг ярих хүн арай өөр шүү дээ. Энэ хүний харьцаа хандлага гэдэг зүйл дээр ингээд арай бид нартай бол илүү ярьдаг л да. Хүн л басан тий янз бүрийн хүмүүстэй таарна. Цагдаагийн албаны хамгийн доотлол нь олон нийтийн цагдаа гэж байдаг. Олон нийтийн цагдаатай хүн яаж харьцах уу, цагдаатай яаж харьцах уу гэдэг чинь шал өөр шүү дээ. Цагдаагийн албан агчгаал зарим мөр зарим биш. Энэ мөр үрдэсгүй юм энэ юугаа гэдгээ ам бооны нохоо гэл. Янз янзын хүмүүстэй таарна шүү дээ. Хамгийн гол нь хүн гэдэг талаас нь харьцаа гэдэг зүйл айгүй чухал та. Би зөв юм яриа тэр хүний сэтгэлд хүрж байгаа учраас тэр хүн аваа хүнддэг тийм үү. Гам бат гээд хушууч яадаг. Одоо дээд урандаа л та. Тэр хүн айгүй ахын дөө энийг ингэдгийг тэрийг тэгдгийг одоо ахын дөө ингэ сур энэгээр ингээд сургалтын төлбөрөө хий. Чи залуу хүн цаашаа өсөвчих ёстой. Ер нь чи ингээ хүнээс ингээд үг сонсоо сурчих. Энэ болгон чинь чамд л хэрэгтэй гэл тэгээ намайг сургуульд оруулчихсан. Ер нь цагдаагийн байгуулагч гоё байгуулагч та. Анхнаасаа би цагдаа болох мөрөдөлтөй байсан. Тэгээ хүн ер нь зориг тавиад ингээд ажиллаа хийгээд хажуугаар нь сургууль соёл сураад би газарчин дээд сургуулийг олон нийт хийж захтаа сурч төгссөн 15 онд 19 онд төгссөн. Тэгээ 2020 онд цагдаагийн яг жинхэнэ албаагч болоод би дэд ахлагч цол зүвчээд одоо ингээд аваад явж байхад бол амар их баярлжсэн. Би 6 жил хүсэл мөрөдсөн зол байхгүй тэр чинь. Би энэ олон жил ингээд удаач гэсэн тууштай яваад энд ингээд хурж чадлаа тийм ээ. Тэгээ би офицер болчиход бүр их баярлжсэн. Аваа хүн ингээд чадлаа тийм ээ. Би бол хамгийн гол нь нөгөө офицерын цагдаагийн тушаал гардаг шүү дээ. Одоо балганы мигмарт цагдаа ерхий газрын бед ором тэд тушаалаар тий. Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн цагдаагийн зохицуулагчаар ингээд томиллоо гэсэн тушаалыг хараад бүр амар их баярлсан. Би бүр итгэж чадахгүйсэн шүү дээ. Аав нь бага хахад өнгөрсөн учраас би
хамгийн гол нь ингээ хүүн аваа офицер болж чадлаа гэд амар урагчсан. Тэгээ манай ээж айгүй ухаантай хүн байдгийг. Би тэр хүний буйнаар үдий татаа явж байгаа. Тэр хүн намайг ийм зөв чиглүүлээд зөв явуулж байгаа тул өнөөдөр мигмарч аав гэдэг хүн үдий татаа яваад зөв бодолтой тий зөв бодолтой зөв явж байгаа тул та ингэж явж байгаа болов уу гэж боддог. Авахгийн ухаанаар хандахгүй бол юм бодоо яваад байвал манай ажил гэдэг зүйл чинь ер нь бол дотор ингээл хадгалаа яваад байвал ер нь бол стресстэй бөхөмдөл тий. Ер нь бол тухайн үедээ мартаал аюу хөнгөн ер нь арай сэтгэл санаагаа аюу тайван байх л ёстой л доо. Тэр хүн тгээ хэлчлээ, энэ хүн ингээ хэлчлээ. Унаас хамгийн энэ олон стресс хамгийн анх таарж байгаа нь бид нар ахгүй. Ямар ч бодлого шууд өөр төрж байгаа мэдрэмж шууд илэрхийлээд байгаа байхгүй. Тэгээ за энэ хүн хэлий гэж хэлээгүй стресстэй хэлчлээ тий. Яг энэ тухайн үед нэг иймэрхүү мэдрэмж төрөө тэрийг бодлогоор илэрхийлчлээ гэд хөнгөнөөр ойлгож ажилладаг даа гэж бодож байна. Та нараас олж ингэж дэжлээ, та нараас бол тэгээд дэжлээ гэд хувь хүн ботороо заримдаа тэгж хэлдэг удаа байгаа. Зарим за та нар баярлалаа, та нарынхаа буянд ингээ гарчлаа тий. Ингээ төвчлгөө сайхан явж гинөө гэд олон хүнд намтаа цаантаа зөндөө хүмүүс ингэж таарчсан. Одоо энэний цаан цагдаа байж магадгүй гэд бүс зүүж байгаа шүү дээ. Тэр зүүсэн бүс нь өөрийг хамгаалж ийн гэсэн үг байхгүй. Торгох нь гол учир нь биш. Тэр зүйлийг хөвшүүлэх гэж торгоод байгаа байхгүй. Аливаа зүйлийг тэр хүнд учир зүйлсээс үржсэн сэргийлээд муугар удлаа гэхэд нэг аваар гарахад тэр бүс тэр хүний амийг аварна тийм үү. Ер нь бол сануулсан тохиолдол бол зөндөө би тий аливаа зүйлийг нэг удаа сануулна, хоёр дахь удаа гэдэг зүйл дээр би танд урд нь сануулж ясаа тийм ээ. Та хөвших ёстой. Тэ тэр буруу үйлдэлийг хөвшүүлэх гээд оргоод байгаа л гэсэн үг байхгүй. Бас л наанта цаантаа бүх зүйлийг харж иж болно л доо. Хуулийн заавал ингэнэ гэдээ яриад байхам ер нь бол хэцүү шттэ. Ер нь хүмүүс айгүй ууралж байгаа сүултээ ингээд нэг зөв буруу гэдэг зүйл тодорхойлоод ирээд тайвширсан үедээ ахыгаа уучлаарай тий хичээгээ уучлаарай ч юм уу. Би нэг жоохон ингэчжээ. Ер нь хөвчлэн тэгдэг шүү. Хүн нэг яг нэг дүрлцэж ирж байгаа л хүн нэг жоохон тайвшрал хавийн зүйл нэг тодорхой болдгоо шүү дээ. За үнэхээр би тэр хуулийн тэр зүйлэлтээр миний буруу болчлоо гэдээ одоо нас дээр очиод ингэдэг шүү дээ тий. За би үнэхээр ажилдаа явж байгаад ингээд ингэчжээ тийм байна. Түүний хөвчлөх хүмүүс тэгдэг л дээ. Яг цагдаа ажилласан цагнааргүй болж тэгвэл нэг одоо ингээд амралтаар өмсдөг нэг хоёр хувцастай тий. Тэгээд бусдын дан цагдаа хувцас өмсдөг учраас өөр хувцасны шаардлага байхгүй. Тэг хүн гэдэг юмд нь чи ер нь дан өөрийгөө өмөрдөг шүү дээ. Буруугаа ер нь хөдөлж зөвшөөрөхгүй. Тэгээд нэг ахаад нугацтай бодоход яг болдог л байхгүй аль. Цагаан дээр хараа ирсэн дүрм гэдэг зүйл байгаа учраас зөв буруу шийдэгдээд аливаа асуудал шийдэгдээд байхгүй. Тэгэхгүй бол хүмүүс чинь дүрм гэдэг зүйл нь байгаад байхад л миний зөв гэдээ яриад байдаг. Тээврийг хэрэгсэлж олооч үедээ утас аягүйх оролдож байна. Тэ. Ер нь их нь бараг л утаснаас болж их усал гарч байна шүү. Ер нь эргүүлээ өрг гүйцэтгээд одоо ингээд шүний ээлжинд ингээд явхаар чинь хүмүүс ингээд согтуу машин бариа явуулчлаа инглээ тэглээгээд аягүйх дуудлага ирдэг л дээ. Тэгээд согтуурлын ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийг хэрэгсэлж олоодно гэдэг зүйл чинь амьдралаа бүрөө өөрчилчих гээд байгаа байхгүй тэр чинь. Магадгүй тэр хүн гэртээ ярихгүй ч болно шүү дээ. Тусламжгүй саарцтай аягүйх таарлна. Яг харан мэдэрнэ гэдэг зүйл амар л дээ. Энэ ер нь болчоос нөгөө хүн чинь өөрөө яг энэ сүртэй штэ яах ч хүчтэй гэд хүмүүс тэгж боддог байхгүй шүү дээ. Аливаа зүйл сонсруугаас болж болдог. Хүн хохроо гэж хохроохгүй шүү дээ. Ер нь хин хүн л өөртөө гайвчихыг хүсэх үү тийм ээ. Хорвон зуурын ганцхан секундын алдаанаас л болж амьдралдаа зүйлдээ айгүй том хар толботой болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь зөрчилдөө айгүй зөрчилдөлтэй айхтар бас л тэр очивол тэгэхээр ерөөдөө тэрийг яг өөрөөсөө бүрэн өөрийгөө чөлөөлчих хэвээр л доо. Энэ бол миний нэгд ажил тийм ээ. Тэр зүйлээ бодоол явал тэр чинь би ажиллая гэж чадгаа ч шүү дээ. Ер нь бол ажил бол ажил, амьдрал бол амьдрал. Тийм ээ. Тэр болгоноос айгаа тэр болгоноос шантраад байвал цаашаа явахгүй шүү дээ. 13 сонсож байна 13.
Ганг 13 руу сонсож байна. Ганг 13. Ганг 13 сонсож байна. Би хүүхэд тахта цагдаа болно гэж мөрөддөг байсан л та. Одоо манай хүү 5-тай. Тэр ер нь цагдаа болно гэдэг. Сайн ярьж чадахгүй цагдаа болно гэдэг энэ болгоо үсэг үгддэг шүү дээ. Хүүхдүүд айгүй хөөрх шүү дээ. Амрыг гэрээ цагдаа гэдэг. Тэ. Цагдаахаа сайн уу гэдэг. Ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд одоо 1-4 дугаар ингээ одоо бага наадмын хүүхдүүд зам гарахаараа ер нь гараа үргэж гардаг болсон байлээ шүү. Тэгэхээр одоо бидний явуулж байгаа арга хэмжээ ер нь хүртээмжтэй болж байгаа юм байна да гэж би өвдөө боддог л доо. Ахаа ихчээ би гарах гэж шүү гэд яг нөгөө нэг бид нар ногоон гэрэл цагаан шугам гэдэг дээр зааж өгж байгаа өгүүлбэрүүдийг айгүй гаргадаг болсон байлээ. Одоо хамаагүй тэгж хийж болдог ч юм уу. Ер нь ойролцоогоор бол нэг 40-с дээш те. За нэг 40-с дээш насны хүмүүс л ер нь бол дураараа шүү дээ. Тэгэхээр залуучийнхаа айгүй их дөрвөн ярддаг болсон байлээ. Одоо дүүргээ 3 байгаад 3 хүмүүс болгоо явшин. Ойролцоогоор лунч дуудлага ер нь бол нэг 40-с 50 яг бүтэн өдөр одоо ингээд өдрөөр бодоход бол 40-с 50 дуудлага болно. Бид нар 7 оны 6 өдөр ажиллаа, нэг өдөр амарсан. Хамгийн анх замын хөдөлгөөн зохицуулахад айгүй эвгүй шүү дээ. Гинт ийм том уулзрын голд ороод ирэхээр тий. Тэгээд цаанаасаа багш томилж өгдөг байхгүй юу? Энэ хүүхдийг одоо ингээд сургаж дадлагжуулаа. Тэгвэл яг ингээд завын цагтаа хийж үзчихээг юм гинт ийм том уулзрын голд ороод ирэхээр эвгүй мэдрэж төрдөг юм байлээ. Айц байгаад наа хүү амтаа арж байгаа болоо яаж байгаа болоо гэж бие бариад хөдөлж чадахгүй гоовч ингээд ер нь гар хөдөлчихгүй байгаа юм чи ерөөсөө. Тийм бүхүүний хүнүүд намайг хараад айгүй нэг сонио эвгүй мэдрэж төрдөг шүү дээ. Цагдаа хүн гэдэг чинь торгон мэдрэмжтэй байхгүй бол болохгүй л дээ. Хаана ямар үл яаж гарахгүй тий. Айж ажил хийгээд л бас хэцүү шүү дээ. Энэ тохиурыг шидэт тохиур гэдэг нь энэ одоо төгжрлийг сэрүүлээ тий. Аливаа зүйлийг энэ тохиураар бүх зүйлийг шийдэн шүү дээ. Гараараа энгээр хоёр чинь маш том хоёр ялгаатай. Тийм учраас л ер нь шид тохиур гэдэг баг гэж би ойлгодог шүү дээ. Үүлболохоор ер нь доороос хайраад айгүй хэцүү шүү дээ. Тэр наармар хүн дээр байшингийн цаагуур орчвол ер нь бол тэгэл цаанаас нь зэхий даагаад ирдэг шүү дээ. Зундаа бол энэ асфальтын чинь халаад тэг ямар бүглэрээд ахаар халаад байна гэдэг гүгээд л тань шүү. Тэгэл ажиллаа хийгээд дуусна шүү дээ. Ер нь бол төгжрөл ихтэй үед бол 0 орох айгүй хэцүү шүү. Тэгээд бид нар юугаа уулзаараа хайчаа явуул төгжирч гээл жагтарчих гад айгүй хэцүү. Ер нь зам зохицуулахад өдөр одоо ингээд гараад хөдөлгөөн хийн штэ. Гараа юу ч хилдгэлтэй. Аль болох тэгэл сүултээ удаан хийгээд ирэхэд тасна л та яаж амраах уу те. Гараа яаж амраах уу, яаж тохихгүй гэл энэ олон дунд одоо хувийн порол гэдэг зүйл өгдөг байна. Одоо чи тэд гэдэг нэг дугаар өгөн те. Бид тэр дугаарыг сонсож ич намайг дуудаж байгаа юм байна гэж ойлгож ярьдаг байхгүй. Сансраа хэлбэн тойрог тэн дээр ойрхон яг хоорондоо нэг 300 м зайтай хоёр цагдаа зогсдог байхгүй. Тэгээд бүр давсаг агарчих гээд болдгоо. Тэгээд ямар яг хөдөлгөөн зохицуулж байгаа утсаар нэг рүү залгахаар утсан болдгоо байхгүй. Сонсогдохгүй шүү дээ. Тэгээд станцаар ярина шүү дээ. За чи нэг ямар миний давсаг агарах гээд байна шүү дээ. Чи нааша нэг газ хүрээ дээрээ гээд. Тэгээд сүултээ бүр аргаа ороо. За чи хүрээ дээрээ миний давсаг агарах гээд. Тэгээд хөө инээдэн болж байгаа шүү дээ станцаар. Яг ингэ явхад үнэхээр бас өвчин зовлон тохиолдчоо те. Явж байгаа хүнч бас би зарим нэг нь болохоор би манайх юм ойрох юм а яг ингээд нэг энэ бүст нь дугаарыг хязгаарлалтаа ус манайх таарсан юм а. Тэгээ би одоо яг ингээд орлоо гэл. Тэгээ зарим нь үнэхээр одоо би одоо торгуулч авуучлаараа яг аргагүй надаа одоо ийм тохиолчлоо би явхоос өөр аргагүй байна. Зарим нэг нь одоо яг одоо тэгээд мартаа явууч би те. Янз хүн лусан янз бүрийн зүйл байгаа л да. Тодорхой хэмжээний ачаал багасдаг байхгүй юу? Яг хүн болгоо хууль дүрмөө баримтлаа явуучвал ер нь бол ганц өдөр хичээгээд манайхад хууль дүрмөө дагчаарай л гэж зөвлөмөр байна да. Цагдаа байхгүй бол энэ нийгэм тэгэл юм самараагүй болно аль хүчтэй ноёрх нь гэж боддог да. Ер нь бол 100 жилийн түүхтэй энэ байгууллагад ажиллаж байгаадаа би бол өөрөө хувьд нэг төрлийн хэрэг гэж боддог. Тагараг болсон цагдаагийн албааш гэдгээр байнгын бахархаж явдаг. Энэ зүйлийг бодоход бол хавийн өндрөл бэрхшээл гэдэг зүйл алга болдог. Би төрдөө өргсөн, тангараг өргсөн цагдаа хүн гэж бодохоор нэрнээсээ л их хүч авч явдаг доо. Энэ албанд зүтгэж байгаа гэдэг хувьд бол айгүй бахархалтай сайхан санагддаг. Ер нь бол хамт олон гэдэг зүйл сайхан тий.
Хамт олонгүй бол би одоо ер би бол хинч шүү дээ. Хамт олонныхоо дэмтээ тустай урд ажиллаа зөв хийгээд алдж онж байгаа зүйл болгон дээр ахнаар найс нөхөд туслаад тэгээ үдээ дайтай явж гинэ гэж би өвдөө боддгоо. Ер нь л яг ингээ бодит байдал дээр одоо дуудлага бид нар дэрдсэн байгаа ингээ дуудлаганд явж байхаар зам ер нь ихэд бол иймэрхүү гэрлээ дуугаргаад боломж олцоогоор нөгөө талд одоо бид нар яг ингээ явж байгааг бас мэдж байгаа юм болоо бүүч юм болоо тэг хүнлэвсэн. Ер нь айгүй хүндэлтэй хамтдаг болох боломжоор баруун зүүн тийшээ шахаад дийлэнхэн зам тавьж өгдөг шүү. Тэгээ олон дунд бас аливаа зүйлс гаралгүй л явах тий. Ер нь тэгэхээр саараасаа илүү сайн нэх байдаг л да. 60 13 60. Би баруун талаас ч орж ийн баруун талаа дэмжиж байгаа шараадан дээр 10-ын дуудлага гарцсан тийшээ явж гин. Одоо шүү баруун зүүн шахаад өгөрөө баруун зүүн шахаад өгөрөө. Өдөрт нэг донцчаар 40-50 иймэрхүү дуудлага бол ирсэн тогтмол. Тэгээд зөв буруугаа мэдэхгүй цагдаагаар шийдүүлнэ гэдэг. Ер нь манайх дийлэнх нь бас нэг замын хөдөлгөөний төв мэдэхгүй байна. Миний зүгэл дайрна шүү дээ манайхан ч. Дөрвийн нумаа хараад зургийг харуулчихвал ер нь буруу зүг нь бараг шийдэгдэн тий. Нөгөө нүдээр харж гараар барьж идэг шээ. Дуудлаганда ингээ очихгүй бол ингээд төгжрөө үүсэл энэ төгжрөөний их үүсвэр бол бараг ер нь бол дийлэнх шүү дээ манай иймэрхүү ойлгомжтой ослуулж. За амраа гэрээ. Баянцгийн замын зэдэ цэцлэгч мэгмэрч байгаа. За бишиг өрөмтөө гаргаад ирээ. Ер нь таяр зүг буруу мэдж байгаа юу? Хоёр жолооч. Одоо нараас мөнгөс миний дурсан. Ер нь замын хөдөлгөөний дөрөнд юу гэж заасан нэр? Тэгээ та өөрөө мэдэх хэрэгтэй байхгүй юу? Жолоо ирж байгаа юм чинь тийм ээ? Ер нь бол таяр ингээд даатгалаараа дуудаад зүг буруугаа мэдчихэж байгаа тохиолдолд даатгал бол шууд дээрээ үйлчлэлийн асуудал чинь шийдэж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тий. Даатгалын нөгөө юуг мэдэхгүй нөгөө. Тэгээд даатгалын дээр ер нь маргалдаад байгаа юм яг яасан? Юу болсон? даатгалаа дуудах гээд даатгалаа мэдэхгүй байгаа байхгүй. Дөрвж ардтал дээр ойр. За на замын өргөнөө оотох. На цаатал наатлын цагаан зураас нь дээрээс нь. Цагаан зураас. За энэ дээр за даатгалны юу гэж ер нь жижигхэн нэг жоохон хүлээцтэй тий нэг хүлээгээ явуулчих юм осол гарга ер нь бол гарахгүй шүү дээ. Төгжрөлт зүйл иймэрхүү ослоос айгүй их гарч байгаа. Тэгээд нөгөө нэг яг цэцэрлэг орох тарах, сургууль орох тарах, ажил орох тарах иймэрхүү зүйл дээр тэгээд иймэрхүү зүйл дээр чи ийм ослон нэмэгдэхэр чи ер нь төгжрөхгүй яах вэ тийм ээ. Ер нь даатгал гэдэг зүйл урьдчилан эрсдлээс урьдчилан сэргийлгээд ер нь хотод бол даатгал шиг хэрэгтэй юм. Ер нь хотчлдэнгүү тий даатгал шиг хэрэгтэй зүйл байхгүй л да хариуцлагын даатгал зайлшгүй байх хэрэгтэй. Энэ нэвдэрсэн юм уу те? Энэ нэвдэрсэн одоо гүпэр гарсан байгаа байхгүй юу? Тэгээ би нөгөө бүрэн даатгалтай болохоор даатгалаа дуудсан чинь заавалжгүй цагдаагийн газар нь тодорхойлж өгчээ. За. Тэр камерыг шүүгээд. Тэр камерыг одоо шүүгээд. Тэрийг шүүгээд авчихсан өвчлөгийг би хэлээд үгүй. Тэгээд та үнэхээр араас нь мөрөгжөөд юу яах шаардлагагүй. Оноо болоо асуулаад авах шаардлагагүй. Камерын бичлэг харсан уу шууд даатгал дээр үнэлгийг аваад яваачаарай заа. Тий. Би чи их нартайгаа 2016 онд танилцж ирсэн. Нардуулын мангасан амтай танилцж ирсэн шүү. Яагаад? Тэнтэг ажлын явж ирсэн. Тэн дээр танилцал. Тэгэд би олон нийтийн цагтаа байсан. Тэгээд нэг хүүхдийн эрх мэрхийг хамгаалахад өгчээс бас 5 сарын сүүл хаваар л явж ирсэн. Тэгээд ер нь цагдаагийн аль багч
Ар гэртээ ер нь бол цаг айгүй бага зарцуулдаг. Тэг ер нь заримдаа одоо ажлын байдлаас болоод орой унтчихт нь ороод өглөө унтчихт нь гараа явдаг. Тэг хаяа нэг ажлын хуваар томилгоо тгээс солигдоод нөгөө орой үдш. Тэг орой цэцэрлэгээс тарахт нь авахд бол айгүй их баярлдаг. Яшим. Нэг фиш. Өндрийг саах. Аагасноо. Дахад ч тий. Би ч одоо гэрийнхаа ноён нуруу те хүүхдүүдийнхаа бахархал, ханыхаа бахархал те өдөө болтол тэгээд ер нь сайн ханы буйнд өдөө дайтай явж байна л гэж би өөрөө бодож байна. Ардлыг бол угнасаа ихнэр 100 дааж байгаа юм чи. Тэгэхгүй бол би ар гэртээ бол цаг зав гаргаж чадахгүй шүү дээ. Яг баяр ёслолын үеэр бид нар чинь байнга хамгаалтанд явна. Өндөржсэн бэлэн байдалтай бол шилж ажилладаг байхгүй цагдаа байгуулах. Эрт тэтгэврдэх юм та чамд тэтгэврдэх нь тухтаа наадам үзье даа гэл тоглоом шоглоом болгоод яриад. Чи ямар ч ярах вэ? Ер нь бол амьдрал айгүй их талархах шүү дээ. Би Монголын цагдаад офицер хүртэл нь явж чадлаа тий. Би энэ хүмүүсийн итгэлийг дагаа явж чадлаа. Хүн өөрөөрөө бахархаж шүү дээ. Тэгээд амьдралд саар зүйлээ, сайн зүйлээ, сайн илүү учраас амьдрал гоё харагдана, өнгөтэй харагдана тийм ээ. Тэгэж боддог. Тэгээд цааш та одоо чадвал зүтгэн явах хүртэл явал одоо чадахгүй бол би үнэхээр чадахгүй байгаа юм байна. Чаддагдан сайгаа тавиад өгчөд байна шүү дээ. Цагдаагийн тангараг хүрэхгүй шүү дээ. Тангараг гэдэг зүйлээ өөрөө цагдаагийн үнд зүйл гэж би хувьдаа боддог. Төрдөө мөргөө те би төрийн төр төлөөлж явж байгаа хүн шүү гэд зогсгоос гоё шүү дээ. Төр төлөөлж байгаа учраас би хазааг шигсэх байхгүй. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй зам дээр зогсож л байдаг цагдаа. Өвөл зун хавар намар тэдэнд огтхон ч хамаагүй. Ийм л дүр зурагт бид хэдийн тасжээ. Өнгийгөөд нэг харвал бидний л адил хүн, бас бусдын гэртээ хүлээж байгаа хайртай нэгэн. Бид бие биенээ ойлгож хүндэлж амьдрал энэ орчлон юутай өнгөлөг. Үргэлж инээмсэглэж явдаг Мегмарчуу офицерт амжилт хүсье.